Вау. явж байгаа. За одоо ингэж байна штэ. Юу руу явж байна? Taylor Swift-ийн мерч авах явж байна. За өнөөдөр Taylor Swift-ийн тоглолт болж байгаа. Taylor Swift би дуртай. Би ч фэн нь. Би бас дуртай. Get ready for it with a fun night out at Accor Stadium. If your friends are asking what's your age again and you're here to see Blink-182, please make your way over. Have the best day and avoid playing. Манай Taylor Swift-ийн нөгөө буцны юу гомцоос тэ эмгтэйчүүд гоё болцоо. Одоо энэ бахан хоолны газар удаж тараа. Түүд нөгөө юу гэвэл Манай нөгөө стрит фуд гэдэг чинь одоо нөгөө External food and beverages are not allowed within the Accor Stadium or your spectrum. сонноос сая өнгөрсөн 7 хоног бараг 2-7 хоногоос эхлээд энэ би нөгөө машин барьдаг штэ тэгээд байнгын нөгөө арааж угаар чи нөгөө баахан хөтлөгч нэвтрүүлэгч нөгөө Taylor Swift-ийн дууг ярина хүмүүст бэлэг өгнө янз бүрийн юм хийж байгаа Тэгээ уусаа түгжрэл амар исэн тэ энэ хавар. тэгээд хэд хоног төгжрөл амар ихтэй байлаа. Манай Playtime жаргал хажууд нь юу ч хийшин байна. Мэдээж дэлхий од гэж юм жаргал тэ. Гэхдээ гэтээ нэг хүмүүс яг ингээд нөгөө од гэдэг үнийг бол амарлаг яад юм байна. Амар одоо шүтдэм байна, фэн хийдэм Бид байна. нар шүтдэг ч гэсэн яг ингэж одоо Тэгээ яг манайхан бас ингээд нөгөө од модуудыгаа ингээд гоё юу явуул шүтүүл юм гэж тултал шүтцүүл уг нь бас зүгээр юм байна. Тэг ингээд амар гоё нь тэ ээж аав нь цуг ингээд хүүхдтэйгээ энэ тоглолтыг үзэх гээд ирсэн. Хүмүүс амар хүмүүс үүсэртэй. Ахаа. Тэгээд залуучд байна. Ихт өмнө нь нөгөө Bruno Mars-ын тоглолт үзэж байхад бүр амар гоё байсан л да. Яалтчгүй. Чи эзэ Bruno Mars-ын тоглолт үзсэн. Би чи 18 онд Bruno Mars-ын тоглолтыг Тайванд үзчихсэн. Тий. Гоё байсан. Тэгээ ямар байсан? Бүр амар гоё байсан. Тэгээд яг тийм performance Bruno Mars-ийн performance сеттэй штэ. Амар дуу одоо дуу амар хчүүчтэй бүжиг ч гэсэн амар тий. Тэгэл бүр амар гоё байсан. Taylor Swift бүр гоё болж байгаа. Мэдэж байна. Нөгөөсөө гоё сая ямар ч нөө бороо орсон. Өнөөдөр амар халуун байсан 38 градус бараг 40 баха. Тэг бүр яг би бүр 2 удаа ус гэртээ ирж усанд Тэр орсон. мэр чин тийм нэр. Тэгсэн чинь нөгөө нэг сая яг тоглолтын өмнө бороо орсон байна. Have the best day and avoid delays entering the Ус хүмүүс бас их харагдаж байна. Уусаа хаач уунштай арай. And there's no cloakroom or storage service at Accor Stadium. External food and beverages are not allowed within Accor Stadium or kudos. Одоо энэ нар энэ годамжийг ингээд тэр чигт нь хаагаад ингээд баар болгоцсон байгаа зүн хүмүүс. Энэ годамжийг тэр чигт амар том Тийм байна. Угаасаа шоу Тэвч. Гоё л шүү дээ. Хөрхөн анд ингээд ингэж үзт юм байлээ хүүхдүүдтэйгээ ингээд бүр хөгшин хүмүүс чинь ингээд өсвөр насны хүүхдүүдтэйгээ дагуулсан ингээд ээжүүд нь одоо ингээд өсвөр насны хүүхдүүдтэйгээ ингээд амар цог үзэхээ явж илээ. Тэр нэг гоё харагцаа. Одоо мерч тэр нь очиж үзье те. Тэгээ. Тэнд видео зураг авчлаа байна доо. За энэ нөл оч. Йоо. Гэтэ хүмүүс энд дээ штэ те. 45 минут орчлоод авч ийн гэсэн. Аль өдөр ирсэн нэг охин нэг тэгжсэн. Монгол уу? Окей. Гадаад TikTok дээр бичлэгээс би харсан. Цаатлын мэрч юм дээр очихоо. Хүмүүс ингээ халуунд ийм зузаан утлан өмсөж байгаа хараа. Ковбой готлаа яг нэг одоо хиний стил багтал та нэг country дуучин тий. Мэрч яхан юунууд дэш нар ийм байгаа гэдэг энийг танилцуул. Хид ээж нь харъя да. Ганц шорт нь T-shirt нь 65 гэжсэн тэр тийм бэ. 40 гэж штэ. Гэтэ энэ зүгээр сэтгүүл юм уу тийм ээ. Энэ самцны амар гоё юм байна штараа. Энэ самцсан $100 гинэ. Pullover гэдэг нь 100 гинэ. Яас гоё юм штэ. Энэ самцыг энэ Австрал өмсөхгүй. Самцыг бол хизээч өмсөхгүй бол энэ халуун газар тий. Халуун газар цамц өмсөхгүй мөлий. Өмсөн штэ өвөл өмсөн. Өвөл өмсөн би өмсөн. За энэ фотошк нь гоё 65. Фотошк 65 гинэ. Бейж нь нөгөөх нь жоохон лак нь гоё юм шүү. Тэгээ уртл нь гоё тод өнгөтэй.
манай монголчин нэг 100 заавал хавар намрын гол өмсөх биш ээ. Хавар намрын гол өмсөхтэй гэж зарим хүмүүс ойлгодог штэ. Тийм байдаггүй байгаа гэдгийг энэ бичлэгээр харуулмаар байна. Одоо 39 градус. Нүцгүү явж ирээ. 39 градус та. Тийм ээ, энэ купон боёо. Тийм энэ чинь стайл. Цагдаа нараар та. Үнэ ажилтаа явж дугуй могоонц. За энэ залуучтай яаж тий. Эмхтэйгээс гоё болцсон юм чинь. Гоё ямар гоё үтсэн юм шиг бүр ингээд гоё юм байна. Гоё мэдэрсэн үү? Үгүй би баг ойлголоо. Мэдэрсэн үү? Мэдэрч байна. Манай энэ цагдаа нар бас ажилтаа шүү. Зураг аваад. Ямар нэг сэтгэлд Яах вэ? Айгүй олон Taylor Swift-ийн t-shirt-тэй хүмүүсийг харж байна. Гой мүцгэн хүмүүсийг харж байна. Янз бүрийн дайшинцтэй хүмүүс харж байна. Шал өөр юм яриад байхгүй тий. яа зөв. Гоё наа. Тоглолт үдсэн юм шиг л боллоо. Бараг л үзлээ дээ. Хүмүүсийн уур амьсгалыг хараад. Хүмүүс нь бүр ингээ жоохон хүмүүстэй гоё ингээ бодож шунхтаад тэгээ аваа явж байна. Гой сааматад болоосон хөрхөн тий. Саамат уруулын будаа гоё хувцсын өмсгөөд тэгээд хүүхдүүдээ гоё үзүүлж байна. Аргагүйдээ хүүхдүүд нь шүтдэг юм чинь тэгэл ээж аваа тэрний тоглолтыг үзье please гэл тэгэл эдгээр чинь дагаал явж хөшөө хүмүүс хүүхдүүдэд дагаа. Хэлэх юм шиг би хараа сонсогдож шít. За хүмүүсээ юу бужигж штэ. Гадаа нэг гоё LCD дэлгэцтэйсэн бол Тийм тий. Тэгвэл бас гоё байхгүй юу? Тэгвэл бас ихтэй байхгүй юу? за ингээ хүмүүс стил байсаар л байна. Эхлэх Явцсан болоогүй байна. студент хүмүүс шуугаад байна. Тий. За гараад ирчихтэй. Оо жоохон ойртгоо. Жогоор тэ дуун сонсогдох нь хараад байгаа өвлөнтэй байна. Тэг яах вэ? Хоцорцоо угаасаа энэ Taylor Swift-ийн тоглолтын билет нэрээ $15,000 хүртэл шагнад орцсон явж илээ. Тэгэхээр ч угаасаа яаж барах вэ? Жилийн өмнө мэдээд авсан бол бас хямдхан авах байсан баг. Гэтэ угаасаа одоо ч 3 сарын хэдэнд Not Fest гэдэг амьд хөгжмийн рокуудын тоглолт бас болно. Тэрэн дээр ч нөгөө хүүмүү ирнэ. Тэгээд Coldplay-ийн тоглолт 10 сар үлээ 11 сард байгаа. Гой тоглолтууд угаасаа болох юм байл л дээ. Өвнө юу байсан шүү дээ нөгөө хинэд билетийг авсан байлаа. Урлаа. Хиний билетийг авсан байлаа. Weekend-ийн тоглолтын билетийг авчихсан байсан чи цуслагдсан тий. Яг яасан шиг мэдэхгүй. Тэгээд Гэтэ за ингэ асууя. Weekend үү Taylor Swift үү? мэдгүй одоо Weekend яг одоо би эрэгтэй хүн болохоор тэгээд одоо эрэгтэй л одоо дуусны сонгоно л та. Тэгэхээр Weekend-ийн тоглолтыг үзнэ л. Тэгээд яг Weekend бас л шоу. Тэгвэл ийм асуулт. Weekend Taylor Swift-ийн хин нь ер нь од вэ илүү? Одоо Taylor Swift л од баг шүү. Зүгээр яг дэлхийд бол би миний хувьд бол яг та хоёлоо нэг адилхан л ах гэж бодож байна. Яг тийж амар фэн аль нь илүү од вэ дэлхийд? Taylor Swift од шүү дээ. Taylor Swift одоо 33 настай. Тэгээд одоо артист одоо биллионер артист үстэй. Тий. Тэгээд Taylor Swift ч угаасаа songwriter байхгүй юу? Ер нь бол дуу бичдэг. Өөрөө акуст одоо нэг өөрөө ер нь дуу бичдэг тий. Тэрүүгээр амар алдартай тий ингээд бүр багаас нь ингээд фэнүүд нь бүр ингээд Taylor Swift-ийг бүр анх гарч яхаас нь ингээд шүтцэн фэнүүд амар их байдаг. Weekend-ийг бол нэг тиймэрхүү юм баг байдаг баха. Зүгээр дуучин шүү дээ тийм үстэй. Тийм ээ тий performer дуучин шүү дээ. Тэгэхээр ялгаатай л да. Түл чамаас соёл та Bruno Mars-ыг сонгох юм уу чи Taylor Swift-ийг сонгох юм? Би юу? Taylor Swift-ийг сонгоно. Bruno Mars-ыг үзсэн юм чи. Аагүй үзээгүй байсан бол яах вэ? Үзээгүй байсан бол тэгсэн чи Taylor Swift-ийг үзнэ.
Тэгсэн чи Taylor-ыг үзэн. Bruno Mars бол бүр бас хүний дөргөн ш. За одоо ингэж эхэлсэн юм шиг байна. Амар хоббит гэдэг хүүхдээ ч ирсэн баялаа. Эхэлсэн дуу нь явж ин тэ яра. За орой сонсгий. Амар ашиг өөртөө сонсгоо. Яа, амар гой санагдав. Бүр сэтгэл ингээд огшиж байна. Одоо энд ингэж байгаа, одоо энд байгаа хүмүүс байгаа штэ. За. Одоо энд ингэ байгаад байгаа бид нар шиг байгаад байгаа хүмүүс ингэ адилхан тэгтгүү махтааж гэж. Тэгтгүү хүмүүс байж болно штэ. Тэгээ зүгээр ингээд гоё гадаа нь ингээд чинхрээд эсвэл ингээд жоохон завсарлага авч байгаа эсвэл эхний тог хэсгийг үдчихэд ингээд харьцаж байгаа тий хүмүүс байж болно штэ. Угаасаа дотор очих нь хийж жоохон байхгүй штэ. Аха. Тэгээд шинэ амарч чадахгүй шүү дээ. Ямар дуу вэ? Мэдгүй. Шинэ дуу юм шиг байна. Йоо, астай би ярцаж. Яа, гоё ш. На гэж. За гоё юм. Алчиш. Тэр барыг эндээс нь сонсчгүй юм шүү. Сонсогч чинь үү? Үсэ тий. Аха. За энэ орд тусаа. За энэ хүмүүс яарад байна? Гүүгээрээ палаачтангууд нь хэрнцээсүүд нь гүцхээ гэ. Thank you. Оо, миний од айскрим юм уу? Ice cream. Way. Thank you. Ice cream. Thank you. Have a good one. Ямар амар Өтгөн байна. амар гоё. Янз бүр. Энэ үнийг харалтаа. Данс уу? Данс уу? Ваа. Харин тийшлээ. Хүмүүсийн үйлчлэгээнийх нь орлого нь бичлэгийг хаагаад байсан. Йоо, хэрэг сонсогдчих. Энэ охин бүр урд бүрд их хүцээд өргөлхөө байлаа. Дааж бид гурав шигээс хилээдгүй юм шиг. Йоо. Ваяна.
Би ямар вэ? Гоё манай эдгээр хүчилж байна. Эдгээр хүчилж байгаа тийм. Амар өргөжлөд ямарсан сэтгэл гоё. Орой бүр гоё. Хүмүүс бүр асар болон ингээд адаана дуулаад байж байна. Яг бид гурав шиг. Ачаад айгу сайн сонсож байна чи. Гоё. Аюу гоё сонсож байна. Зайг гоё үйлдвэрсэлтийн доос үзэлдэж шүү нарт. Өөрөө гоё бүжгэж үжгэлсэн. Өндөө гоё бүжгэлсэн хүмүүсийг харууллаа. Арай нөгөө асуултаа асуучихоо. Монгол үндэслэдэг бактери юу? Ямар бактери? Шунлын бактери. Шунлын микроб гэсэн чинь. За ингэ шунлын микроб хөдөлчлөө. За тэгээ эцэстэн маань манай Эдика маань уйлаа дуусах шиг дээ. Тийм ээ бүжгэлж байгаа удаж. Одоо бүр хөл хөдөлгөөн бүр амар байна. За ямар вэ?